байцгаана уу эрхэм үзэгчдээ. Уралдаж ягаад ухаршлагдаг, үеэлж мөлхөө төрүүлж ирдэг, алгаад ашин тонтогнон мүжгэлдэг, азим өмгөө амандаа хийдэг, хүн бүрийн хайрыг булаасан хөгжилтэй хөөрхөн хүүхдүүдийн маань оролцдог. Манцутай тамирчин нэвтрүүлгийн маань нэгэн шинэ дугаар эхлэж байна. Хорвоод мэдлээд 300-аатхан хонож байгаа хонгорхон хөөрхөн дүүнер маань амьдралынхаа анхны тэмцээн уралдаанд оролцож, алдар хүндийнхээ анхны гарааг манай нэвтрүүлгээс эхэлдэг үлээ. Манцутай жаахан дүүнер маань тэмцээн уралдаанд оролцож ялагдаж байгаагаа хараахан мэдэхгүй ч гэлээ. Тэр дэлхийд нэрэн гаргасан тамирчид динж хотойдл барилдаг бөхчөөд үзэсгэлэнгоо монголжингоо охид үйлэн дуран үгэнцсэн олон алдартангууд маань эндээс л мэндэж олимпийн тэнгэрт их орныхоо төрийн дуулыг ашиглаж алтан соёмбод албагаа мандуулах аваргалан тамирчид маань эндээс л төрөн гарч байгаа. Ингээд хөөрхөн дүнэртэй амжилтын дэдийг хүсээр өгөөд энэ удаагийн дугаараа эхлэж байна. Миний дуртай хүрээтэй яг аав надад өглөөлгөө авч өгдөг. Харин би дэвшигтэй очиод олон сайхан дуу шүлэг чийжилж ангидаа хамгийн мундаг нь байдаг. Харин аав маань ажилласаа дандаа очирч ажилдаа дарагдаа байнга загнуулдаг байсан. Одоо харин хүрээтэй яг аав маань эзнэр энэ явдал эсэргээрээ болж хүрээтэй яг надаас илүү иддэг болсон юм да. Хамгийн шилдэг хүүхдийн тижэл Фруто Няня. Алдрайхан хөөрхөн дүүнрийн маань амьдралын анхны тэмцээн уралдаан авдараа уралдаанаар эхэлдэг. Анх ирээдүйн Аз Эрдэнэ гэж Авхаастаа самбатай хөөрхөн дүү маань бусдынхаа хөвшүүлээд бондойлтой 11 сар 25 хоногт Азука гэж хөөрдөнд дуудулдаг. Азтаа Аз Эрдэнэ Азийн мөмлөг суулсан тамирчин авьяаслаг цоглог Аз Эрдэнэ нь Авхаачтай шилдэг бүжигчин болсон тамирчин бүжиглэж зурагт үзэж өрсгөөдөж өөмөлөж бүхэл өдөржин 60 эмээгийн ажлыг 70 гоогийн ажилтай амжуулдаг хөөрхөн дүү маань гурилтай шул бууцан дуртай ирээдүйд бүжигчин зурааж дуучин урлагийн болно гэд 30 секундэд хамгийн дөрөнд ирлээ. 2 дугаар байранд хурдлан яваа хөөрхөн дүүг маань даваа жаргалын намуун заяаг 11 сар 15 хоногт Намука нархан ер нь бол бүтэн нэрээрээ дуудуулах дуртай дөө. Тоглоомоо хурааж, шидэж бас нурааж, уцаар ярьж мөн нойтон салбиткаар тогдож ширээгэн арчиж шидгэн зүтгэж шалаан угаадаг хоббитэй дүү маань бандан дарагсуу бас яасан үлжиж мөн бууцны мах идэх хамгаас илүү дуртай. Бондгор хөөрхөн дүү маань ирээдүйд ижээ авда инэрлтэй эмээ өвөдөө ачлалтай ард түмэндээ хэрэгтэй агуу мундаг ерөнхийлөгч мис болох зорилготой. Хөөрхөн дүү маань 40 секундэд баярлалаа. 3 дугаар байранд залбаагийн Аз жигүүр маань орж иж байна. 10 сар 13 хоногт Дакана гэж хөөрхөн дуудулгаа. Сэргэлэн зантай сэтгэрхүү, сэмхэн дэггүйдэг, сахилахгүй хөө, болохгүй болгоноор бондгондох хөө, бойл гэвэл зөрүүдэлдэг хөө, машин мотоциклаар тоглох дуртай, масадлиныг давхиж явах хоббитэй дүү маань банш бууз бандан дуртай, хөх тэнгэртэй дүүлнээсэн хөөрхөн нисгэгч залуу болно. Ирээдүйд Аз жигүүр маань 45 секундэд араас нь шил дараа амар төвшингийн амар баясгалан маань орж иж байна. 9 сар 7 хоногт ерийн биш хөөрхөн дөөг маань бандгар хөөрхөн бандака гинэ цаас урж тасдах дуртай, цангинтал хашгирч ойрлох дуртай, хүн загнаж хөөцөлдөх дуртай, хөхөрч инээж хөөрөн өнгөрдөг хоббитэй бууз банш тарган дуртай хүү маань ангаах ухааны салбарт алдар нэрээ дуурсгасан агуу мундаг юм болно гэдэг 40-70 секундэд өрлөж байна. 5 дугаар байранд Нямцэрэнгийн мөхтөл дүү маань орж ирлээ. Мөхтөл маань өнөөдөр 11 сар 2 хоногт хөөртөн дуудаг нэрийг нь бамбар шараа гэж хөөртөн дуудаг. Бамбар шар дүү маань юм дуугаргаж нүдэж бүжиглэж бөмбөгөөр тоглол төмпөн шиг саваа онгич төмпөн шангаа дөчгнүүлж төмөн ажлыг амжуулж түүгээр манархдаг тамирчин бүхэл хоол чансан махан дуртай дүү маань их орондоо хэрэгтэй эрдэмтэй боловсралтай боловсон хүчин болно гэж 1 минутанд тавлаа. За 6 дугаар байранд шийлэг доржин идэр жавхлан хүн маань орж иж байна. Идэр жавхлан дүү маань энэ л өдөр 11 сард инхрийлэн дуудаг нэрийг нь Жавхаа гэн. Царайлаг төрсөн Жавхаа хүү цаанаал нэг сэргэлэн тамирчин ганган дэгжин ханхуугаар шалгарсан гадаа дотоодоор аялах зарлагтай бүжиглэж жүжиглэх угийн хоббитэй бүлтийтлээ нээдэг хөөрхөн зантай бантан кашин дуртай дүү маань алдарцуутай бүх болно. За ингээд минут 30 секундэд ирлээ. Араас нь ууган баярын дүлгөөн хүн маань орж иж байна. 11 сар 25 хоногт аав ээжин Ондоко Бондоко эмээ өвөгийн бондгор маань хүн загнаа төмпөн шангаа төчгнүүл онгорхоо болгоныг онгоолгож уудалж арай унтахаасаа өмнө жүжиглэж гэр бүлийнхнийгээ баясгадаг хоббитэй цөөн чалсан мах ээжихээсэн бүхэл гарын холон дуртай игдүүтэй өргөн дүү маань компани захирал хүн болж их орондоо ихийг бүтээнэ. Яг нь 2 минут 5 секундэд ирлээ. За хаанаас нь Эрдэнэ баярын хүсэл баяр хүн маань орж иж байна. 11 сар 29 хоногт Авхаачтай самбатай хөөрхөн дүү маань хүслээ буюу бөндөл гэж
хөөртөн дуудалдаг гинэ. Алагнуудан аавыгаа дуурайнд төрсөн хүү айлын хүүхдүүдээс хоцроод Баян хотод болсон тамирчин алдар нэрийн дуурсгах найруулагч болох хүү ард түмэндээ хүндлэгдэх гавьяат болох хүүдээ бүлтгэр хүүгийн хобби бүжиглэд дуулах гэн бүхий л өдөржин сахилгуйтан дэггүйдэг замтай гинэ. Бууз болон амттай сайхан хоолн дуртай дуу маань аав ээжтэй ачлалтай их орондоо хэрэгтэй эрдэм ном ихтэй эрхэмсэг анган кино найруулагч болно гэд 3 минут 10 секундэд ирлээ. Хурдтай дөрөө чангатай 2 дугаар үеийн хөөрхөн дундаас маань Эрхэс Баатар хүслэн нар маань бусдыгаа өвшүүлчихэд гараанаас гарлаа. Бондоотэлтэй өгсөн 2 дүүгнээс маань урт насангийн Эрхэс Баатар маань ороод ирлээ. 11 сар 10 хоногтэй эрхэнэ гэж хөөрдөн дуудалгаа. Айлын мамыг төрүүлэх зорилготой алтан медаль авах хүсэлтэй онгоц жолоодох ориглон бодолтой олон түмэндээ хүндлэгдэх ачлалтай хүү. Хөгжим сонсож бүжигдэх хоббитэй хүүхэн шоглоод самардах дуртай дуу маань бантан помидорыг бондоотл иддэг гинэ. Онгоцны нисгэж болно гин окторгын дунд хөөрнөө гин 10 секундэд ирлээ. Араас нь шил дарам нэрж байгаа хонгорхон хөөрхөн дөг маань Бат хоёрын хүслэн гинэ. Өнөөдөр 11 сар хүрч байгаа. Хөөрдөм хөөрхөн дөг маань нүдэн бенз гэдгээ. Уралдаан тэмцээндээ удаан бэлдээд унтагч завгүй бэлдсэн тамирчин гараанаасаа гараад гарамгаа гүйлээ гүйцэд төрүүлээд барайндаа ороод ирлээ. Усан цэлэн нут цаар ярн унаж босож өсөрч дэврэх хоббитэй дөг маань дахианы мах бууз хоёрыг духлан суугаад тонтойд л иддэг гин шүү. Ирээдүйд агуу өдөртөгч болно гэсэн агуу хүсэлтэй хүслэн дөг маань 12 секундэд 3 дугаар байранд Батулгын саргуулийн их дүү маань орж иж байна. 11 сар 5 хоногт Авхааштай самбатай хөөрхөн дөг маань инхүшээ гэж дууддаг. Урд нь энэ тэмцээнд ороод хүрэл медаль хүртэж байсан Авхааштай сэргэлэн ахыхаа амжилтыг эвтэж алтан медаль авах зорилготой ирсэн. Дуулаж бүжиглэж ахыхаа тоглоомыг булгааж авч зохид зодож уйлуулж ялангуяа машин унан төрөл бүрийн машин цуглуулах хоббитэй сонирхолтой дүү. Бантанка сог бичэн буусны гурал төмсний нугш гэдэл төрөл бүрийн хоолноос буцдаггүй. Хоолнд сайн бондгор дүү маань аав ээж ах их жимээ өвөдөө инрэлтэй сайхан сэтгэлдээ тусч өгөөмөр хүн болоод имж болоод энгүү олон хүнийг урт наслуулна гэ 25 секундэд ирлээ. Хойноос нь шил дараа амар санаагийн Эрхэс маань орж иж байна. Энэ л өдөр 10 сар 26 хоногт инхрэлэн дуудаг нэрийг нь бондоолаа цүндээлээ гэж дуудаг. Алдар нэрээ дуурсгах бондоолаа ард олноо баясгах цүндээлээ их хуралд гарах бондоолаа их орондоо зүтгэх цүндээлээ. Бүжиглэн юм шидэн ойрлон хүн зодон зохин боль гэвэл уурлаж байг гэвэл хашгирдаг хоббитэй. Шөлтөө хоол цувын баяртай цан дуртай дүмэн спортын алдартай тамирчин болно. Ингээд бүх өвөө эмээ нартай хайртай шүүгий дамжуулаад 40 секундэд ирж байна. 5 дугаар байранд Мөнхбаатарын 9 мөнхөн маань орж ирлээ. Баян хонгор аймгийн Хүрээ марлсанмаас ирсэн хөөрхөн дүү маань 8 сар 20 хоногт Бамбахай гэж хөөрдөн дуудалгаа. Баян хонгорын бондгор Бамбахай, барилдаж ноцолдох дуртай Бамбахай, хонгор нутгаа алдаршуулах Бамбахай, хожмын өдөр гэрэлдэх Бамбахай, бүжиглэж дуулаж жүжиглдэг Бамбахай, бүхий л өдөржин дураараа өнхөрдөг хоббитэй Бамбахай, бантан дараг сүү гэд модон жихрэн дуртай Бамбахай их орондоо хэрэгтэй сайн хүн болж өөрийнхөө мэрэгчлэг том болоод өөрөө шийднэ гэд минут 50 секундэд ирлээ. 6 дугаар байранд инээд алдан гэж баягдуутай хөрхөн охин бол Чулуунбатын наран солон охин маань байна. 11 сар 15 хоногт Авхааштай самбатай хөөрхөн дөг маань Бамбруушаа гин инээд алдсан хөгжилтэй Бамбруш энэ тэмцээний царайлаг Бамбруш ирээдүйд бол имж болох Бамбруш их орондоо хэрэгтэй хүн болох Бамбруушаа ижи аав хоёртойгоо утсаар ярьж алиа зан гаргаж хүн инээлэгдэг хоббитай Бамбруш маань сосиск сүйтэй будаад дуртай ирээдүйд алтан гартаа цагаан нөмрөгтэй имж үсгэ болно гэд инээд алцар 2 минутанд ирлээ. За ингээд хойноос шар өмдтэй ирээн цамцтай шавилхан тавьж яваа хөөрхөн дамирчиг хангаан тинүүн гинэ. Тинүүн хүү маань 9 сар 20 хоногтой томок гэж өхөөрдүүлдэг тунчиг царайлаг хөөрхөн хүүдээ клик реклам үзээд хөөрөн баясаж бүжиглэж дуулж жүжиглэж хүн инээлгэж төгөлдөр гуур гитар бөмбөрийг тоглож тунчиг наргантай өдрийг өнгөрөөдөг гин шүү. Бантансог тарган дуртай тинүүн дөө маань алдартай хөгжмийн зохиолч болно гэд 3 минутанд ирлээ. За ингээд хамгийн сүүлд шар менежтайгаа инээд алдан ирж яваа игдүүтэй хөрхөн Баян хотодыг маань гомцоожийн инх жамрын гинэ. Энэ л өдөр 10 сар 28 хоногт ингүүнэ гэж хөөрдөн дуудалгаа. Хөгжилтэй хөрхөн Баян хотод хайр татам царайлаг анхуу гараандаа гацсан бондгор тамирчин барайндаа сүлдсэн өхөөрдөм хүү дуулан бүжиглэн хөл бөмбөг тоглох хоббитэй дүү маань гурилтай шүл тариг бананан дуртай их орондоо хэрэгтэй эрдэм мэдлэгтэй сайн хүн болж хөл бөмбөгийн алдартай давтлагч тоглогч болно гэд инээд алдсаар энэ удаа 3 минут 10 секундэд ирлээ.
Бусдыгаа баярлуулан хурлаж байгаа Авхааштай самбатай хөөрхөн дүүнээс маань Ганбатын Тэнгүүн далай дуу маань бусдыгаа шүлжээр гараан сагарлаа. Алагнуудын хөөрхөн дуу маань 11 сар 20 хоногт аав ээжийн алиа бор хурга дуулаж бүжиглэх дуртай бор хурга, дундаа уяраа дунддаг бор хурга, ижээ авдаа эрхэлдэг бор хурга, инээ далдан хашгиран суудаг бор хурга, бантан будаатай хоолн дуртай бор хурга, урлаг спортын алдартай од болж нийгэмдээ их сайн үлсийг бүтээнэ. 10 секундын дэрлээ. Араас нь Нотгон Баатрин инх 50 дуу маань орж ирлээ. Энэ өдөр 11 сар 20 хоногт инхрийлэн дуудаг нэрийг нь 50К гэж хөөргөн дуудалгаа. Медаль байранд орсон хүү, мөнчиг сэргэлэн хурдан хүү, араасаа бусдыг дагуулсан хүү, аврах цолоор дуудуулах хүү, өндөр юм руу авирах дуртай хөөрдөм хөөрхөн юмн дотор орж суудаг хоббитай дуу маань өндөгтэй бантан тарган дуртай өндөр дүүлэн нисэн овсны эсгэгч болно гэд өвөө эмээ ах дуу нарт ажаргалыг хүсээд 15 секунд дэрлээ. Араас нь шил даран Нотгон Баатрин ихшиглэн охин маань орж иж энэ ихшиглэн дуу маань энэ өдөр 11 сар хүрч байгаа. Ихшгэ гэж хөөргөн дуудалгаа. Ботомисээр тодорсон тамирчин, босон суун өөмөлдөг тамирчин, шилдэг бүжигчнэр шалгарсан тамирчин, шижгэн дэлгүүсээр айс үерлээ. Дуулж бүжиглэх дуртай тамирчин, дургуун хөрвөл уйлдаг тамирчин, бантан буузан дуртай тамирчин, боловсрал өндөртэй, имж болох тамирчин. 55 секунд дэрлээ. Яндан дээр жавхтай Нандин Эрдэнэ охин маань 4-р байранд ирж байна. 9 сар 18 хоногт Бондгор бар бамбрууш гэж хөөргөн дуудалгаа. Өвөө эмээгийн ихрийн Эрдэнэ, ижээ аавын амин Эрдэнэ, ах эгчийн үнэт Эрдэнэ, улас их орондоо үнэлэгдэх Эрдэнэ. Бид бүгдийн Нандин Эрдэнэ болсон хөөрхөн охин маань хүүхэд зодож, хүн айлгаж, өснөөс нь зулгаж, юм орилдож, юуч байсан буснуулж байдаг. Дэггүй зүггүй зантай охин. Яг үр чи биш чи ээжийнхээ хийсэн бүхий л гарын хоолн дуртай дуу маань оюун ухаанаа бусдад харамгүй хайрласан мянган шавтай ардын багш болох зорилготой. Минут 15 секунд тэрлээ. Инээ талдан ирж яваа игдүүтэй хөөрхөн хүү Ганбаярын их зогт гинэ. Энэ л өдөр 9 сар 24 хоногт Улаака гэж хөөргөн дуудалгаа. Азийн бөмбөг сугалсан хүү авиастаг бүжигчин болсон хүү инээ талцсан игдүүтэй тамирчин энэ тэмцээний царайдаг ханхуу худлаа уйлж хүн хазаж бүжиглээд сэтгүүл үзэж хүснээ хийж хүслэн гүцээдэг хоббитай бантасоо каш шансан махан дуртай дуу маань 7 бонштой цайнд догтлон хөсөн гожуулангуудаг гинэ. Монгол улсынхаа дархан авраг бүх болохыг хичээн одооноос бэлтгэл сургалтандаа гарсан гин 2 минутанд ирлээ. Бат хоёрын хишиг жаргал хүн маань хурдлан явна 11 сар 20 хоногт ишигхэн гэж хөөртөнд дуудалдаг дуу маань юндэнгөөгөө сайхан залуугаар тадарсан эрүүл буйнаар ижээ авдаа ирсэн ар халахад нэрэн дурсгах тамирчин ард олонныхоо уйхаан дон цэнгүүлэх тамирчин машинаар тоглох хоббитай гэн маш олон цуглуулгатай гэн шүү. Бантан гурилтай шүл ногоотой шүл гих мэтчлэн ээж аав эмээ өвөө их жах нарынхаа хийж өгсөн бүхий л гарын холон дуртай ирээдүйд мундаг алтан гартай бурхан ухаантай зураач болно. 2 минут 10 секунд ирлээ. За хойноос нь эргэл болдын баяр баясгалан хүн маань орж иж байна. Баяр баясгалан дуу маань уйлжжээ 10 сар 15 хоногт баабаха ожгоно жожгоно гэж хөөртөнд дуудалдаг гинэ. За ингээд ожгоно жожгоно дуу маань юм нураан юм авч шидэн усанд орно гадаа гарна хүн загнаж худлаа инээдэг хоббитэй. Будаад бол бүхий л хоолн дурчаад чансан мах нусан төмөс хуушир буснаас хизээж буцдаггүй ирээдүйд олимпийн авраг боксчин эсвэл босс залуу болно гэд 2 минут 30 секунд ирлээ. За хамгийн сул ганц үхийн буян заяа гэж гангантал уйлсаар бондгонтол яваа гайхалтай хөөрхөн баян хотод маань өнөөдөр 10 сар хүрч байгаа. Өхөөртөн бяцхан жаахан тамирчин уралдаж тэмцэлдэх дургүй хүү уйлах жаахан дуртай хүү буйна гэж дуудулдаг хүү баян хотод хөөрхөн тамирчин эддэг хоолнд бантан бууз игдүүтэй хоббид энэ тентхийг ухаж дөнгөчих гэн ирээдүйд бол сангийн сайд болох эрхэм их хүсэл тэмүүлэлтэй. За ингээд хүсэл бүхэн биелэх болтугай 3 минутанд ирж байна. Тэнгэрлэг Монголын хөөрхөн хүүхдүүдэд тэвэр дүрэн ажаргалыг хүсээд нар хүүхдийн хөтөлбөрийн ах эгч нар намар өвлийн шинэ хувцснуудаа оруулж ирлээ. Пош усаас оруулж ирсэн брендинг олон хүүхдгнүүд өнгө арзмарын өргөн сонголттой өвлөнд даарахааргүй зузаан маш чанартай олон төрлөөрөө ирж ороод ирээрээ хүүхдүүдээ чанартай гутлнууд чансаатай пүүснүүд автагдчихгүй загварууд архнаад олсон шүү. Яараарэ. Үлгий болдог өдөн хүүхдгнүүд өнгөлөг гой малгай ороод бээлинүүд өмд гүрдэгний хослолууд нэхий дотор дайрсан гутлнууд нэмээд бас хүүхдийн хувцсны шүүгэнүүд чанартай баталгаатай эвлүүдэг тоглоомууд чаман гоё бараануудаа Солонгос бош Бээжингээс авчирчээ сонгоод аваарай урьж байна. Гранд Плазагийн 2 дахь салбар дэлбэрэн байрладаг хорооллын Москва рестораны замын эсрэг тал байрдаг нар хүүхдийн хөтөлбөрийн найрсаг болон та бүхнийг урьж байна.
Хорвоогийн хамгийн жаахан хамгийн хөөрхөн тамирчдын маань 2 дахь тэмцээн хулгаарынхаа хурдыг шалгасан мөлхөө уралдаанаар үргэлжилдэг шийлэг доржин идэрж авсан хүмүүс маань энэ удаа гараанаас гарan байрны зүг хурдж явнаа. Гайхалтай хөөрхөн ганган ханхүү гадаа дотоодоор аялаж нэр алдран зөрөөд болох сайхан залуу идэрж авсан хүмүүс маань энэ удаа 26 секундэд хамгийн дөрөнд орж ирлээ. Хойноос нь 2 дугаар байранд золбоогийн ад чигүүр дүү маань орж иж байна. Авхаалчтай хөөрхөн сэргэлэн джентльменээр өргөмжлөгдсөн ад чигүүр дүү маань сэргэлэн аргагүй явсаар цэнгэнтэл мөлхөсөөр 35 секундэд хоёрлоо. 3 дугаар байранд Эрдэнэ 2-ын хүсэл 2 дуу маань унаж боссоор алхалсаар хөөрхөн аргагүй явсаар хөгжилдөө аргагүй инээсээр ирж явна. Хамгийн гоё нүдтэй хамгийн хөөрхөн хүү алагнууд нь царайлаг бяцхан джентльмен хүсэл 2 дуу маань хөөрхөн аргагүй алхасаар 36 секундэд гурвлаа. 4 дугаар байранд аваа жаргалын намун заяа маань орж иж байна. Өхөртөм хөөрхөн монголжонгоо мис өргөмжлөөр өргөмжсөн бондгор хөөрхөн намун заяа дуу маань бондгонохон түндэгнэх 40 секундэд мөлхөж 4 дугаар байранд орж ирлээ. 5 дугаар байранд анх ирээд авахта Азертэн дуу маань орж иж байна. Азийн өмнөлөг сугалсан азтай одтой хэмэртэй хүү авиастаг шилдэг бүжигчин авхааштай сэргэлэн алагнуудын ханхүү алагнуудын дуу маань 55 секундэд орж иж байгаа. Араас нь Уйган баярын төлгөө маань орж ирлээ. Төлгөөний дуу маань үнэхээр хөөрхөн үзэсгэлэн бяцхан ханхүү өргөмжлөөр өргөмжлөгдсөн игдүүтэй хөөрхөн дуу байлаа. Энэ удаа минут 30 секундэд орж ирлээ. За хойноос нь Ням цэрэнгийн мөнхтөл маань шил даран орж иж байна. Шилдгийн шилдэг бүжигчин хөөрхөн авиастаг джентльменээр өргөмжлөгдсөн дэндүү хөөрхөн дуу мөнхтөл маань догтлон 2 минут 20 секундэд орж иж байна. За хамгийн сүүлд мөлхөд сураагүй гинэ бандаад л хөвдөж байгаа баян хотоодыг маань амар төвшингийн амар баясгалан гинэ. Цэнгэтэг хүрээлэнгийн ногоон дэвжээг зөнөн Монгол наврам ихээр уралдуулан барилдаж баярлуулах ирээдүйн авраг бүх юм дагийн дугаарын маань ганган хөөрхөн гард магнэ. За ингээд ирээдүйн алдарт бүх маань энэ удаа баян хотоод болж байна. Дараагийнхаа тэмцээн уралдаанд амжилттай оролцохыг хүсье өрөөё. Хурдтай дөрөө чангатай 2 дугаар үеийн хөөрхөн нүнрийн маань хөшөглөөд Бат баярын хүслэн хүмүүс маань гараанаас гарлаа. За тэмцээний нийт өнгөр 1-р байранд орж алтан медалаар ингрэмлсэн Авхааштай самбатай хүслэн хүмүүс маань 15 секундэд гэлцсаар бусдыгаа хөшөглөөд 1-р байранд бондоо адил давхад ороод ирлээ. 2 дугаар байранд Уртнасангийн Эрхэс Баатар хүмүүс маань орж иж байна. Энэ удаагийн дугаарт оролцсон игдүүтэй хөөрхөн дүүнээс маань тэмцээний нийт өнгөр 3 дугаар байранд орж хүрэл медалаар ингрэмлсэн хөөрхөн сэргэлэг Эрхэс Баатар маань 30 секундэд мөлгөж 2 дугаар байранд орж иж байна. За 3 дугаар байранд Батулгын Саруулын хүмүүс маань орж ирлээ. Авхааштай сэргэлэн дүүнээс маань айргийн тавд орж авхааштай сэргэлэн хөөрхөн джентльмен хүүгээр тодорсон саруулын их дүү маань сэнгэнтэл мөлхөсөөр 43 секундэд гурвлаж байна. За араас нь 4-р байранд хангаан тэнүүн хүмүүс шил даран орж ижээ. За тэнүүн дүү маань шилдэг бүжигчнээр шалгарч авьяаслаг царайлаг авхааштай сэргэлэн джентльменээр өргөмжлөгдсөн тэнүүн дүү маань түнтгэнтэл мөлхөсөөр 45 секундэд дөрвөлөө. 5-р байранд игдүүтэй хөөрхөн эрхэмсэг джентльмен ирээдүйн сайхан залуу амар санаагийн Эрхэс маань орж иж байна. Хөөрхөн Эрхэс маань 50 секундэд 5-р байранд ирж байгаа. 6-р байранд Гомбо цайжийн инх жамрын хүмүүс маань орж ирлээ. Инх жамрын маань бандгар хөөрхөн Бата джентльмен сайхан залуугаар өргөмжлөгдсөн. Бата джентльмен сайхан залуу маань бандган бүндэг нөхөн 6-р байранд 1 минут 10 секундэд орж ирлээ. За араас нь Чулуунбатын наран солонгот маань орж иж байна. Инээд алдсан игдүүтэй хөөрхөн охин маань энэ удаагийн дугаарт оролцсон тамирчдаас маань шилдэг бүжигчнээр шалгарч хөгжилтэй хөөрхөн царайлаг мис өргөмжлөлөөр өргөмжлөгдсөн. Энэ удаа 3 минутанд орж ирлээ. За ингээд хамгийн сүүлд мөлхөд сураагүй бандаад инээд алцаар хэвтэж байгаа игдүүтэй хөөрхөн хүүг маань Мөнхбаатарын 9 мөнх гэдгээ. Царайлаг, мирадаг, хөөрдөм хөөрхөн ханхуу. Цаанаал нэг игдүүтэй бандгар хөөрхөн тамирчин баян хотоодтой дараагийнхаа тэмцээн уралдаанд амжилттай оролцохыг хүсье өрөөё. Ээжигээ баярлуулан хурдж байгаа Авхааштай самбатай хөөрхөн дүүнээс маань хамгийн дөрөнд Ганбатын Тэнгүүн далай Отгонбаатрын их тайван нар маань гаруунаас гарan байрны зүг зэрэг хурдлын явнаа. Игдүүтэй хөөрхөн 2 тамирчдаас маань энэ удаа арай дөрүүлээд Ганбатын Тэнгүүн далай дуу маань орж ирлээ. Шилдэг бүжигчнээр шалгарч тэмцээний нийт өнгөр 2 дугаар байранд орж мөнгөн медалаар ингрэмлсэн Тэнгүүн далай дуу маань 28 секундэд хамгийн дөрөнд орж иж байгаа. За мөн хөөрхөн тамирчдаас маань хурд хүч Авхааштай байгаараа 3 дугаар байранд орж хүрэл медалаар ингрэмлэж шилдэг бүжигчнээр шалгарсан Отгонбаатрын их тайван маань 33 секундэд хоёрлоо. За тэдний араас 3 дугаар байранд Бат баярын хишиг жаргал хүмүүс маань орж иж байна. Өхөөрдөм хөрхөн юндэн өгөө сайхан залуу өргөмжлөлөөр өргөмжлөгдсөн хишиг жаргал дуу маань 45 секундэд гурвлаж байгаа. 4 дугаар байранд шилдэг бүжигчнээр шалгарч бандгар хөрхөн Бата мисээр өргөмжлөгдсөн бандгар хөрхөн охин Отгонбаатрын их шиглэн маань бандгонхон минут 10 секундэд орж иж байна. За араас нь Яндан дэржийн Нандин Эрдэнэ маань орж ирлээ. Нандин Эрдэнэ охин маань үзэсгэлэн үнсгэлжин охиноор өргөмжлөгдсөн өхөөрдөм хөөрхөн тамирчин байлаа. Үзэсгэлэнт хөөрхөн үсгэлжин маань минут 16 секундэд орж иж байгаа. Араас нь
Ганц үхийн буян заяа хүн маань уйлан уйлсаар мөлхөж явна. Өхөрдөм хөөрхөн царайлаг бяцхан джентльменээр өргөмжигдсэн буян заяа дуу маань бомболцтол мөлхөсөөр мэлмэлцтэл уйлсаар 3 минут 10 секундэд орчиж байна. За ингээд буян заяагийн араас оргил олдын баяр баясгалан маань орчиж байна. Дэндүү хөөрхөн дэгжин джентльмен дэлхийд нэр алдран зэрэгдэх сайхан залуугаар шалгасан баяр баясгалан дуу маань 3 минут 15 секундэд ирж байгаа л хамгийн сүүлд ган баярын инх цагт маань инээд алцаар илгээрээ мөлхөлсөөр их хэл игдүүтэй баясгалантай явж байна. Азийн бөмбөлөг сугалсан азтай одтой хиймэртэй хүү авьяаслаг шилдэг бүжигчин хөгжилтэй хөөрхөн царайлаг джентльмен инх цагт маань илгээрээ мөлхөлсөөр инээд алцаар өхөрдөм хөөрхөн явсаар 3 минут 50 секундэд хамгийн сүүлд орж иж байна. Миний дуртай фрутон яан яг аав надаа өглөөлгөө авч өгдөг. Харин би зэвсэгтэй очиод олон сайхан дуу шүлэг чэжиж ангидаа хамгийн мундаг байдаг. Харин аав маань ажилласаа дандаа уцарч ажилдаа дарагдаа байнга загнуулдаг байсан. Одоо харин фрутон яаныг аав маань эзнэр энэ явдал эсэргээрээ болж фрутон яан яг надаас илүү иддэг болсон юм да. Хамгийн шилдэг хүүхдийн тижэл Фруто Няня. Амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай эхлэж байгаа алдрайхан хөөрхөн дүүнрийн маань 3 дахь тэмцээн Азийн бөмбөлөг сугалах тэмцээнээр үргэлжилж байна. За энэ удаагийн дугаарт оролцсон игдүүтэй хөөрхөн дүүнраас маань эхний 12 тамирчид маань Азийнхаа бөмбөлөгийг сугалахад бэлэн болоод байна. За ингээд 12 тамирчдаас 20 хөөрхөн бөмбөлөгнөөс Азийн бөмбөлөгийг ямар азтай хиймэртэй өгөхөд авах нь вэ харцгаая. За ингээд Азийн бөмбөлөг маань өнхөрсөөр азтай одтой хиймэртэй байгаа хүүхдүүд анх ирээдүйн Аз эрдэнэ маань болж тодорлоо. Азийн бөмбөлөгийг хамгийн дөрөнд 12 тамирчдаас 20 бөмбөлөгнөөс авчиж байгаа Азийн налгандаа гэсэн Аз эрдэнэдүүд амьдралынхаа турш дандаа азтай одтой хиймэртэй авахын үлцэтэй сайхан өрөөлийг өхөөрдөм хөөрхөндүүд өөд нь өргөн дэвшүүлье. За ингээд 2 дахь 12 тамирчид маань Азийнхаа бөмбөлөгөөс сугалахад бэлэн болоод байна. Хүний амьдралд Азод гэж өдөр болгон тохиогоод байдгүй. Мэдээж энэ өдөр азтай аавын хүү ээж охин Азийн бөмбөлөгөөс сугалж 25 дахь суугдал виз BMX компани нэрэмжит тусгай шагналын эзэн болно. За ингээд 12 тамирчдаас 20 бөмбөлөгнөөс Азийн бөмбөлөгийг хамгийн дөрөнд ган баярын инх цогтгүй маань авчиж байна. За ингээд энэ л өдөр азтай одтой хиймэртэй байгаа инх цогтуудаа амьдралынхаа турш дандаа юм азтай одтой хиймэртэй явж азад нь үргэлж алхандаа гэж явахын үлзэтэй сайхан өрөөлийг хөөрдөм хөөрхөндөө өөд нүргэн төвшүүлье. Манай нэвтрүүлгийн байнгын ивент итгэгч мянган тамирчид маань гарын бэлгээ гардуулдаг BMX компани хамт олон маань Оросын холбооны улсын номер 1 хүүхдийн тижэл Фруто Няня Малишим нэртэй каш, жуус, саг нугшнуудыг Монголд оруулж ирээд олонний танил таашаагдсан бүтээгдэхүүнээр шалгаруулад байгаа лээ. Хүүхдтэй хайртай хүн болгоны авч өгдөг бүтээгдэхүүнүүд бол Фруто Няня Малишим нэртэй каш, жуус, саг нугшнууд болоод байгаа. За ингээд хүндэт эцэгчүүдээ телевиз үзэгчдээ та бүхэн мянга сонсохоор нэг үзье гэж Фруто Няня Малишим нэртэй каш, жуус, саг нугшнуудаа аваад хэрэглээд амтлаад үзээрэй арааны шүлэс асгаруулan амттай сайхан бүтээгдэхүүнээс гадна танд болон таны хүүхдэд хэрэгтэй олон төрлийн витамин, амин дэм агуулсан цэвэр байгалийн оригинал сахарын холцгүй маш сайхан амттай бүтээгдэхүүнүүд байгаа. За мөн жирэмсэн болон хөхүүл ээжүүдэд зориулсан сахарын холцгүй Фруто Няня жус худалдаанд гарсан байгаа эрхэм ээжүүдээ, эхчүүдээ та бүхнийг эдгээр сайхан бүтээгдэхүүнүүдийг авч хэрэглэхийг эрхэмлэн бий та бүхэндээ уриалан захиж байна. Хамгийн шилдэг хүүхдийн тижэл бол Фруто Няня Малишим нэртэй каш, жуус, сог нугшнууд байгаа. Эдгээр бүтээгдэхүүнүүд бүх дэлгүүрүүдээр, супермаркетуудаар, за мөн бөөний төвүүдээр худалдаанд гарсан байгаа. Фруто Няня Малишим нэртэй каш, жуус, сог нугшнууд аваад хэрэглээд амтлаад үзээрэй. Миний хүү Фруто Нянад их дуртай. Бяцхан хүдмийн хэрэгтэй амин дэм агуулгдсан. Их хөрсийн эрүүл мэндэд тэтгэх олон төрлийн жимсний нухаш, каш, жууснууд. Фруто Няня шилдэг туслагч. Аль бишний дистрибьютор BMX компани. Тэнгэрлэг Монголын хөөрхөн хүүхдүүдэд тэгэр дүрэн ажаргалыг хүсээд нар хүүхдийн хөтөлбөрийн ах эгч нар намар өвлийн шинэ хувцснуудаа оруулж ирлээ. Польш улсаас оруулж ирсэн брэндийн олон хүүхдгнүүд өнгө арзмарын өргөн сонголттой өвлөнд даарахааргүй зузаан маш чанартай олон төрлөөрөө ирж ороод ирээрээ хүүхдүүдээ чанартай гутлнууд чансаатай пүүснүүд автагдчихгүй загварууд архнаад байсан шүү. Яараарэ. Үлгий болдог өдөн хүүхдгнүүд өнгөлөг гоё малгай ороод бээлинүүд өмд хүүхдгний хослолууд нэхий дотор дайрсан гутлнууд нэмээд бас хүүхдийн хувцсны шүүгэнүүд чанартай баталгаатай эвлүүдэг тоглоомууд чаман гоё бараануудаа Солонгос бош Бээжингээс авчирч сонгоод аваарай урьж байна. Гранд Плазагийн 2 дахь салбар дэлгүүрэн байрладаг хорооллын Москва рестораны замын эсрэг тал байрдаг нар хүүхдийн хөтөлбөрийн найрсаг хамт олон та бүхнийг урьж байна. Уралдаж мөлхөж азаа үзсэн хөөрхөн дүүнрийн маань 4 дахь тэмцээн бүжгийн тэмцээнээр үргэлжилж байна. Энэ удаагийн дугаард оролцсон игдүүтэй хөөрхөн дүүнраас маань их олон шилдэг бүжигчин шалгарсан байгаа. Ингээ шилдэг бүжигчтэй танилцуулъя. Анх ирээдүйн Аз эрдэнэ, Ням цэрэнгийн мөнхтөл, Хангайн Тинүн, Ган баярын инх цогт,
Отгонбаатарын Игшиглэн Ганбатын Тэнгүүн далайн нармаа шилдэг бүжигчнэр шалгарсан бол шилдгийн шилдэг бүжигчин хамгийн гоё бүжиглсэн хөөрхөн тамирчин бол Чулуунбатын Наран Солонгоо охин маань байлаа. За ингээд шилдэг бүжигчтэй баяр хүргье. Хүндэт эцэгчүүдээ телевиз үзэгчдээ та бүхэн хүүгийнхээ охиныхоо хөгжилтэй хөөртэй дурсгалтай дурдтгалтай энэхүү сайхан мөчийг манай манцуудаа тамирчин нэвтрүүлэгтээ маань заавал мөглүүлдээгээрээ манай нэвтрүүлгийн үе таалга үргэлж нээлттэй байгаа. 8 сараас дээш 11 сараас доош манцуудаа хөөрхөн дүүнэрэ хорооллын Москва рестораны замын эсрэг талд байрладаг нар хүүхдийн хөтөлбөрийн найрсаг ахагч нар нь урьж байгаа. За манай нэвтрүүлэгтээ хамтран ажилладаг нар хүүхдийн хөтөлбөрийн найрсаг хамт олон ба 0-15 насны бүхэл хүүхдүүдэд IQ хөгжүүлэх, эвлүүлдэг тоглоом, нэстэг онгоц уйлдаг хүүхэлдээ ундаг дугуй, за уралдах машин ингээд 100 төрлийн зугаагаа гаргах олон тоглоомнуудыг шинээр оруулж ирээд байгаа. За чанартай чансаатай олон төрлийн тоглоомнуудыг худалдан авахыг хүсвэл ээжүүдээ аваадаа эргэлзээ тэмдэглэлгүйгээр нар хүүхдийн хөтөлбөрийн найрсаг хамт олноор хөөрхөн ханхуу гүнжүүдээ хөтлөө дагуулад ороод ирээрээ. Сэтгэл ханамжийн баталгаа 100% байхыг нар хүүхдийн хөтөлбөрийн найрсаг хамт олон амлаж байна. За мөн одоо хавар намрын өвлийн шинэ хувцснуудаа Гонконг, Бээжин, Тайланд, Солонгос, Польшоос оруулж ирээд байгаа. Өндөр нам өсгөдөө өргөн олон сонголттой, чанартай, чансаатай Польш гутлнуудаа ирээд сонгоод аваарэ ээжүүдээ аваад за Солонгос улсаас маш гоёмсог олон төрлийн пижак, костюмнуудыг оруулж ирсэн байгаа. Биеийн тамирын маш халуун дулаан, чанартай, чансаатай хувцснуудыг Бээжингээс оруулж ирсэн байна. За ингээд чанартай, чансаатай хувцас хэрэглэх тоглоомнуудаар хөөрхөн ханхуу гүнжүүдэд хувцалж тоглож байдаг нар хүүхдийн хөтөлбөрийн найрсаг хамт олондоо аж аргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсээрөөё. За ингээд хорооллын Москва рестораны замын эсрэг талд нар хүүхдийн хөтөлбөрийн найрсаг хамт олон өдөр бүр 11 цаг 30 минутаас 20 цаг хүртэл үе таалганы үргэлж нээлттэй байна. Хүүхдтэй хайртай хүн болгоны хурж ирж үйлчлүүлдэг дэлгүүр бол нар хүүхдийн хөтөлбөрийн найрсаг хамт олон байгаа. Ингээд нэвтрүүлэгт орцсон хөөрхөн дүнэртэй амжилтын дэдийг хүсээргөөд энэ удаагийн дугаараар өндөрлөж байна. Ингээд энэ удаагийн дугаарт оролцсон эхлүүдийн хөөрхөн тамирчдаас маань 1-р байранд орж алтан медалаар ингрэмлэж байгаа. Авхаалчтай Самбатай сэргэлэх хүү Бат баярын хүслэндээ алтан медалийг нь тусгай шагналын хамт 25-р суугтлын Bimex компани агч нар нь гардуулж байна. Алтан медалаар ингрэмлэж байгаа Авхаалчтай Самбатай хөөрхөн тамирчиндаа баяр хүргэе. Хурд хүч авхаалцсан багаараа 2-р байранд орж мөнгөн медалаар ингрэмлэж шилдэг бүжигчнэр шалгарсан. Ганбатын Тэнгүүн далайдуудаа мөнгөн медалийн бэлэгтэн шилдэг бүжигчний тусгай шагналыг 25-р Bimex компани агч нар нь гардуулж байна. Мөнгөн медалаар ингрэмлэж байгаа мөнчиг сэргэлэн хөөрхөн хүүдээ баяр хүргэе. Хүрэл медалаар ингрэмлэж байгаа хөөрхөн сэргэлэн тамирчин Отгонбаатарын инх тайван дүүдээ хүрэл медалийн бэлэгтээ нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Bimex компани 25-р суугтлын агч нар нь гардуулж байна. Хүрэл медалаар ингрэмлэж байгаа хөөрхөн сэргэлэн тамирчиндаа баяр хүргэе. Авторалын бүлгийн уралдаанд бусдыгаа хамгийн түрүүнд товшоочилж 24 тамирчдаас маань хүрэл медалаар ингрэмлэж байгаа Урт Насангийн Эрхэс Баатар дүүдээ хүрэл медалийн бэлэгтээ нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Bimex компани 25-р суугтлын агч нар нь гардуулж байна. Хүрэл медалаар ингрэмлэж байгаа хөөрхөн сэргэлэн тамирчиндаа баяр хүргэе. Авхаалт самбаа хурд хүчээрээ айргийн тавд орж авхаалчтай сэргэлэн хөөртөм хөөрхөн джентльменээр тодорж байгаа Батулгын саруулын хтүүдээ бэлгийг гардуулъя. Айргийн тавын авхаалчтай сэргэлэн тамирчиндаа баяр хүргэе. Цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон дэвжээг эзэгнэн төмөн олноо урам ихээр оролдуулан барилдаж баярлуулах ирээдүйн авраг бүхий удаагийн энэ дугаарын маань ганган хөөрхөн гард магна амар төвшингийн амар баясгалан дүүдээ бэлгийг гардуулъя. Сайн бүх сайхан залуу болохгүй баяр хүргэе. Энэ удаагийн дугаарын маань хөөртөм хөөрхөн монголжингоо мис охиноор даваа жаргалын намуун заяа охин маань шалгарч байна. Монголжингоо мис хөөрхөн охиндоо баяр хүргэе. Тэмцээн уралдаандаа амжилтаа оролцож хөөртөм хөөрхөн царайлаг бяцхан джентльмен өргөмжлөлөөр ганц үхийн буян заяа хүн маань өргөмжлөгдлөө. Буян заяа хүүдээ баяр хүргэе. Фруто няня бүтээгдэхүүн шилдэг бүжигчнэр шалгарч бандгар хөөрхөн Батамисээр өргөмжлөгдөж байгаа. Отгонбаатарын Игшиглэн дүүдээ шилдэг бүжигчний тусгай шагналыг 25-р суугтлын Bimex компани агч нар нь гардуулж байна. Баяр хүргэе. Энэ удаагийн дугаарын маань игдүүтэй хөөрхөн эрхэмсэг джентльмен ирээдүйн сайхан залуу амар санаа эрхэс дүүдээ бэлгийн гардуулъя. Баяр хүргэе. Азийн бөмбөлөг сугалсан азтай одтой химэртэй хүү авьяаслаг шилдэг бүжигчин хөгжилтэй хөөрхөн царайлаг джентльмен ган баярын инх цогтуудаа Азийн бөмбөлөгний тусгай шагналыг шилдэг бүжигчний тусгай шагналын хамт Bimex компани 25-р суугтлын агч нар нь гардуулж байна. Баяр хүргэе. Дэндүү хөөрхөн дэгжин джентльмен дэлхийд нэр алдран зүрэ тулах сайхан залуугаар оргил болдын баяр баясгалан дуу маань шалгарлаа. Дэгжин хөөрхөн джентльмэндээ баяр хүргэе. Царайлаг мирадаг цаанаалныг хөөрдөм хөөрхөн ханхуугаар Мөнхбаатарын 9 мөнхөө маань тодорлоо.
Хөөрдөм хөөрхөн хаанхуудээ баяр хүргэе. Бандгар хөөрхөн Бата жентлмен сайхан залуугаар Гомцоочийн их чамирн дуу маань шалгарлаа. Бата жентлмен хөөрхөн хүүдээ баяр хүргэе. Өвөр ханган аймгаас хүлгийн жолоо залжиж олсон хөөрхөн сэргэлэн оролцогч Чулууматын наран солон охин маань шилдгийн шилдэг бүжигчин хөгжилтэй хөөрхөн царайлаг мис охиноор шалгарлаа. Хөгжилтэй хөөрхөн тамирчиндаа баяр хүргэе. Хамгийн царайлаг хамгийн хөөрхөн оролцогч үзэгслэнгөө өнсгөлжин охиноор өргөмжлөгдөж байгаа. Ямдан дэржин Нандин Эрдэнэдүүдээ бэлгийг гардуулъя. Үзэгслэнд хөөрхөн өнсгөлжин охиндоо баяр хүргэе. Шилдэг бүжигчнээр шалгарсан сэргэлэн цаваа авьяаслаг тамирчин хөөрдөм хөөрхөн авьяаслаг жентлмен ям цэрэнгийн мөнхтөлдүүдээ бэлгийг гардуулъя. Баяр хүргэе. Энэ удаагийн дугаарт оролцсон эдүүдээ хөөрхөн тамирчдаас маань хамгийн царайлаг хамгийн гоё нүдтэй алагнууд нь царайлаг жентлмен хөөрхөн ханхүүгээр Эрдэнэ хоёрын хүсэл хоёр хүмүүс шалгарч байна. Алагнууд нь царайлаг жентлмен сайхан залуудаа баяр хүргэе. Үнэхээр хөөрхөн үзэгслэнд бяцхан ханхуу өргөмжлөлийг ууган баярын дүлгөөн дүү маань гардаж байна. Үзэгслэнд бяцхан ханхуудаа баяр хүргэе. Фруто няня бүтээгдэхүүн. Гайхалтай хөөрхөн ганган ханхуу гадаа дотоодоор аялаж нэр алдран зөрөө тулах сайхан залуугаар шийлэг доржийн идэр жавхлан хүмүүс шалгарлаа. Ганган дэгжин хөөрхөн ханхуудаа баяр хүргэе. Азийн бөмбөлөг цугласан азтай одтой хэмэртэй хүү авьяаслаг шилдэг бүжигчин авхаачтай сэргэлэн алагнуудын хөөрхөн ханхуу анх ирээдүйн Аз эрдэнэдүүдээ Азийн бөмбөлөг болон шилдэг бүжигчний тусгаар шагналыг Bimex компани 25 дугаар сургуулийн заагч нар нь гардуулж байна. Баяр хүргэе. Өхөөрдөм хөөрхөн Юндэнгөөгөө сайхан залуу өргөмжлөлийг Бат хоёрын хишиг жаргал хүмүүс гардаж байна. Юндэнгөөгөө сайхан залуудаа баяр хүргэе. Шилдэг бүжигчнэр шалгарч авьяаслаг царайлаг авхаачтай хөөрхөн сэргэлэн жентлменээр өргөмжлөж байгаа хангаан тэнүүндүүдээ шилдэг бүжигчний тусгаар шагналыг 25 дугаар сургуулийн заагч нар нь гардуулж байна. Баяр хүргэе. Тэмцээн уралдаанд амжилтаа оролцож авхаачтай хөөрхөн сэргэлэн жентлменээр өргөмжлөж байгаа залбоогийн аз жигүүрдүүдээ бэлгийн гардуулъя. Баяр хүргэе. Фруто няня бүтээгдэхүүн. Эрхэм үзэгчтэй манцуутай тамирчин нэвтрүүлгийн маань нэгэн шин дугаар өгөр өндөрлөж байна. Ингээд нэвтрүүлэгт оролцсон игдүүтэй хөөрхөн дүүнартаа энэ хормогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж байна. Арбан хавар харавсан сум шиг өнгөрөхөд алдраа жаахан дүүнэр маань сурагчд болно. Харин зөнийг отоход хонгор жаахан дүүнэр маань оюутан болцгоосон байна. Нэг л мэдхэд 30 намартай залгаж нэр алдран зүрээ тулсан залуус болцгоон. Эсгэрэн шугагтчин өвлийг өнгөрөхөд их орондоо ихийг бүтээсэн эрдэм намтай залуус байцгаана. Тэр цаг дүүнэр минь та нарын нэвтрүүлгээ үзээд дискэл үгүй инээд алдаж хонгорхон бяцхан насаан дурсаж хөхрөн инээж баясгах болно. Үлгээд багтдаг жаахан дүүнэр маань там болсон ч өн хойчод манцуутай бяцхан тамирчид маань үргэлжилсээр байх болно. Ингээд ирээдүйн төв дэлхийн олимпийн олон аваргуудаа орчлонгийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчдээ баяртай.